ингээд бүсгүүчүүд клуб эхлэхэд бэлэн боллоо. Ингээд манай өнөөдрийн хамгийн ихний зочноор Тэнгис гэвэл яг сайн мэдгүй баха тий. Муучай. Одоо нас хэд вүлээ? Одоо би 23 настай. 23 настай. Бүжгэлдэг байсан гэсэн үү? Гүү штэ. Танаа локи ч бүжгэлдэг юм уу? Манай локи ч юм болохоор өгөлдөг. Хипхоп залуу байгаа. Ааха. Би болохоор бизнес явуулдаг залуу байгаа. Өмнө нь ямар нэгэн дээр одоо яг Крисийн нэвтрүүлэгт Крист ажиллаж байхаас гадна ийм урлаг уудан сайхантай холбоотой ажил хийжээв. Гив гинтл одоо нэг муужгаанууд ингээд тал бөө муужгаа болсон. Юу гээ юунаас хоцолж байгаад сүлхэнд л одоо клипийг үзлээ шүү дээ. Тэний муужгааны асуудалтай хэзээ холбогдов юу? Сая дууг болохоор би 19 оны 6 сараас хойш яг хийж эхэлсэн. Тэгээд одоо 4 сар болж гэсэн үг. Тэгээд 50 хэдэн дуу хийсэн байгаа. 4 цомог гаргацсан байгаа. Тэгээд сүүлд локитэй хамт муужгаа гэдэг дуу хийсэн. Тэр нөгөө нэг яагаад ингэ хүмүүс үдцсэн бэ гэсэн чинь нөгөө нэг ихний фэйсбુક бичлэг гарсан шүү дээ. Тэрийг тэг цацаал тэгсэн чинь нэг өглөөс хийсэн чинь хөшөөн 250 мянган үзчихжээ чи босоод хоёул ажил хий гэдэг. Тэгээ шууд клипийг аваад хийсэн. Чи клипийн зургаас татаж аваагүй зүгээр л Тийм. Би бол бодохдоо тийзер мизер байна гэж. Тийм тийсэр ахгүй бид нөгөө нэг вайрал болох гээд альбат хийж тийм имиж гэсэн байхгүй. Уусаа гой дуу гэж мэдчихсэн. Тэнгис сая ингээд ороод ирсэн чи бид нар болохоор яг эхэндээ зүрийн дууд нэвтрүүлэх гэх юм бид нар ч бас жоохон сэргээ шаваа дуудаж бүжгэлдэг байхгүй. Тэссэн чи чамайг ордч аим surprise байлаа. Локи яагаад ирээгүй вэ? Локи маань жоохон эрүүл мэндийн өнөөдөр асуудалтай болоод амьдсангүй. Өгнөд ирээ гэж ярьж ирсэн. Энэ одоо муужгаа ямар стилийн дуу вэ? Технол гэж явна л та. Гэтэ яг техногоо байж бас чадаагүй. Аян болохоор темка гэдэг хийсэн. Тийм ISO-гийн темка жин дээр нэг юм хийчихээ гэдэг. Тэгээд би сонсож байгаад миний муужгаа гэх юм байна да гэж бодчиход. Тэгээ байж исэн хийхгүй. Буцаагаад холоо молоогоо би оосчоо явуулчаад. Гэсэн чинь локитэй болохоо байжгаад локич айгу хөдөлгөөнтэй шууд ингээд яг ажил болгож чаддаг залуу. Дэв хоёр ажил болгосон бид юм. Хоёрыг ч хүмүүс хамтлаг гэж ойлгоод байгаа байхгүй. Хамтлаг биш. Хоёр бол хамтлаг биш. Цаа чин тустай үедээ хамтлагтай. Тэгээд би болохоор соло артист. Тэгээд өндөө хамталсан. Баярлалаа. Стил имижийн тал дээр бүр яг харсарнаа анх Амрамаад ах хоёрыг хараад вау гэж бодчихсон шиг чимшиг эсвэл хар тас чимшиг тий. Гэтэ эргээд одоо нөгөө нэг энэ перкс зүс тэгээд ийм муужгаа шил энэ бол одоо 80 оны сүүл тий 90 оны сүүл хавцаа юм шиг санагдчихэв. Стил имиж дээр яаж ажиллаж чинь хин тодорхойлтыг. Угаасаа ийм стилтэй байсан эсвэл муужгаандаа зориулж клипнийхээ стилээр л яваад байна уу? Тийм муужгаандаа зориулж клипний стилээс явж байгаа. Тэгээд энэ шил бол яг угаасаа муужгаагийн яг нөгөө муужгаа болгож байгаа шил чинь шүү дээ. Ачигтай байх тал. Би хумсаа будсан нь болохоор бас яг л адилхан спонсор шилбэн чанартай. Тэнд очиж бодуулж байгаа. Энэ чулуутай юмнуудыг авч энэ үсээ бодуулдаг. 40-50 дуутай гэж шүү дээ. Ингээд магадгүй ингээд хийгээлээдэг гив гинтл нэг өдрөл нэг өглөө нэг дуун те ингээд бүүн болж ингэж одоо хүмүүс төрж гин үү? Альсвал ер нь одоо ингээд ийм дуу гаргасны дараа энийгээ хүргэнэ гэж юм тооцоотой байд юм уу? Тийм би одоо энэ соло артист болох тухай анх юу төсөл биччихсэн юм. Яаж ингэ соло артистаар гарч ирэх вэ гэдэг. Тэгэхээр энэ яг ажил явж байгаа юм л да ерөөсөө. Зөндөө олон дуунууд хийжсэн. Тэд нь болохоор яг ингэ өдөр болго ингэ нөгөө нэг креативити ингэ асгаад байдаг. Тэрийг ингэ цацаад байж исэн. Тэрнээс одоо муужгаанаас өмнө бол бүжи гэдэг бас нэг ганц нэг хүмүүс мэддэг дуу байдаг. Тэрэн дээр одоо бас би клип хийж байгаа. Тэгээ муужгааг болохоор яг бид нэг за вайрал руу орчё тэгээд ингээд гаргаад байсан. Тэгэхээр яг ямар артистуудаас инспирэшн авдаг вэ? Миний өөрийн чиглэл болохоор яг муужгаа шиг дуу хийдэг хүн биш л те. Би чинь шүлэг бичдэг тийм шүлэгтэй технотой тийм юм байдаг байхгүй. Тэгэхээр айгүй их өгнөд байдаг аймаг шүлэгтэй. Тэгээд
Яалт ч угаасаа манай үеийнхэн бол энэ л паунд тэрийг л сонсч өссөн. Тэрүүгээр л аав ээжгээ бараг хүмүүжүүлсэн тийм хүмүүс байдаг. Яг тэр чиглэлийг л байж ингэж монгол хэлээр яаж ингэж бэлэг танхаа байх тухай тэрнээс л ер нь юу авдаг та. Инспирэшн авдаг та. Одоо цаашаа яах вэ? Мохоо болох уу? Одоо би нөгөө нэг бүжигээд жоохон уран бүтээл дээрээ жоохон чанартай юм хийх гээд үзээд байна л да. Тэгэхээр дараагийн дууныхаа клипэндээ олцсон байгаа. Тэр клипийг бол бас нийгэм рүү айгу хандсан мессежтэй. Бүжиг юм те? Тийм. Мессежтэй тийм тохиолд болохоор дуу хий гэж бодож байгаа. Муужгаа бол яг зүгээр яг л вайрал болох гээд арт нь ямар ч мессеж байхгүй зүгээр л бүжиглэе гэсэн утгатай хандлт авах гэж агсан дуу байсан. Одоо тэгэхээр хангалттай өндөр болж байгаа шүү дээ. Тийм баярлалаа. Тийм. Мундаг байна. Тэгэд сайхан шивээс хэлсэн бололтой юм аа. Тийм. За, шивээсний талаар яриа л та. Одоо бас шивээс ч нэгдлээ айгүй том урлаг болчихлоо шүү дээ. Түүлд энийг хэлсэн юм аа. Урлаг Монголд хөгжихийн төлөө гээд энийг болохоор бас нэг хэд хэдэн үн дээр байгаа. Тэгээд энэ юу вэ гэхээр миний бүжи гэдэг дууны маань ингэж эхэлдэг байхгүй юу? Эндээс ч эхэлдэг юм байна те. Шивээсний. Үгүй ийм үгэн. Урлаг Монголд хөгжихийн төлөө гээд би нэг юм эндээс хэлж байгаа юм шиг тийм төрөвтэй. Тэгээд цаашаа ингэж явж байгаа гэсэн үг ингэ бүжгэлдэг тийм дуу хийж байгаа. Тэгээд ер нь бол энэ бас аюул чухал үйл сурталтай үгэлтэй яг гол чиглэл маань энэ болж идэж байгаа. Толгоон дээрээ сая сүүлд могоо шивүүлсэн. Ой, тэгэл дундуур байгаа маа надад. Үгүй зүгээр шүү дээ. Би бас тэгэл дундуур биш байгаа л да. Өөрөө өөртөө таалдж байгаа ихтэй. Урлаг Монголд хөгжихийн төлөө гэд шивэлсэн ш. Тэгэхээр ямар урлагийг хөгжүүлэх гээд Тийм урлаг гэдэг нь ерөнхий утгаар л авч үзсэн л дээ. Дуу хөгжим бүжиг хүмүүс ингээд урлагийг илүү өндөр түвшинд ойлгодог байгаасаа хагасаа бүтцээр бүгдээрээ галерей ордог. Хоорондоо ингээд согтгоороо ингээд уурдаг биш. Урлаг ярьдаг ч юм уу те. Арай жоохон өндөр түвшинд очиосоо гэсэндээ тэрний төлөө явж байгаа л да. Одоо хятадын урлаг, Оросын урлаг гэдэг нь яг урлаг тэр тал дээр айгүй өндөр хөгжилт очсон. Тэгэхээр бид нэр өөр бүх салбаруудын биш. Миний хувьд бол яг урлагийн салбарыг хөгжихийн төлөө байгаасай л гэж боддог юм да. Үе үеэрээ бас нэг ойлгох юм байна, ойлгож чадахгүй ч юмнууд байгаад байна л да. Гэтэ яг муужгааг ингээд энэ тэндгүү фитнес клубт ч гэсэндээ ингээд явж байхад нь би сонсоод нөө клипийг үзэхээс өмнө яасан сони гэтэ нэг юм татах юм амин сүнс бол байгаад байгаа. Гэхдээ ингээд одоо сая өөрөө хэлсэн шүү дээ ингээд бэлэг танхаа монгол хэлийг ингээд хөгжүүлэхийн төлөө гэх. Тэгэхээр яг тэндээс одоо миний муужгаа ягаан, миний муужгаа цагаан гэд ингээд эндээс яг ямар одоо тийм бэлэг танхаа монгол хэл байна уу гэд ингээд хүн асууж юу гэж хариулах вэ? Би муужгаа хийхдээ угаасаа яг тэр юм баримтлаагүй юм л да. Өөрөө миний дуунууд дээр бол би YouTube дээр тусдаг байгаа SoundCloud дээр бол миний дуунууд байгаа. Тэндээс бол яг хав тийм үгнүүдийг сонсч болно. Үдэл санаа манай үдэл суртал шингээсэн мутагтай тань дуунууд байгаа. Нэг шил аваад манай үзэгчдэд өөрийнхөө нүдийг харуулаач. Энийг авчингууд тэндгүүч нэг муужгаа биш вэ ингээд. Алин муужгаа шилэн нэг зүгөөд үзчихв. Яг муужгаа. Миний муужгаа цэнхэр болцсон уу? Манай муужгаа цэнхэр. Та үстэй. Би ч одоо ногоо пиано муужгаа болчихсон. Та бүр Ер нь хүн бол амар муужгаа юм байна. жоох махлаг бүдүүн муужгаа. Энэ шил чинь үнийг муужгаа болгодог шил юм биш үү? Буруу шил. Харин тий. Энийг зүгээр л муужгаа байсан. Тэнч байсан муужгаад болох юм байна тий. 168 чи юу вэ? 168 болохоор яа нэг хүмүүс сүлт тэгээд байна. Бас 168 чиний өндөр юм уу гэж байна. 168 гэдэг нь болохоор миний зүгээр артист нэм юм байгаа. Тийм үү. Би ч яг найз охин л 168 см өндөр охин юм байна гэж л ойлгоод яваад байсан. Тийм бах тий. Миний муужгаа 168 гингүүд өндөр юм шиг болчиход байгаа. Чиний артист нэм чинь 168 юм уу? Тийм. Тэгэхээр Тэнгис гэдэг нэрээрээ биш 168 гэдэг нэрээр явах юм байна тий. Ленин гэдэг нэр Чи болгоо миний Instagram нэрнээс шүү дээ. Instagram Хичнээн нэртэй. Тийм бас наа мотор гэдэг мотор гэж сонсчихсон уу? Moment of the road. Яа. Манайхан мэдэндээ юм аа мөн тондороод гээд. Тэний орж ирсэн чи Тэнгис орж ирсэн чи 168 орж ирсэн чи яах аргагүй нэг юм шин фрэш бүр ингээд бүр юу хэмдэ үнэхэр чи бүр алах гэж байгаа юм шиг санагдчихэв. Тийм бидрэж төрж шээ нэрээ. Баярлалаа. Гэтэ надаа энэ хүн сумсаа бодсон чинь жоохон саналандад байна л та. Гэхдээ яг байгаль надад хүлээж авах хэрэгтэй билээ юм юм. Тийм. Би одоо нэг санаа яагаад юу харагдаад байгаа юм?
Энд чинь ингээ энэ чигээрээ энэ шинэ үеийн шинэ уран бүтээлчийг бий болгож байгаа юм билээ л дээ. Тэрнээс ш би ингээ гэтээ тэр муужгаа гэдэг ингээ яг ямар хөвгтэй муужгаа нь хэнийг хилээд байгаа, муураа хилээд байгаа мó, найз өхнөө хилээд байгаа мó, юу нь хэнийг ч хамаагүй хилээд байгаа мó гэж бодогдоод ирсэн. Санаа нь юу нэг ингэж цочоох гэж орж иж байгаа байхгүй ингэж яг тань шиг тийм мэдрэмж болж иж байгаа. Тийм. Юу яагаад ингэж тэнгууд ингэж эхэндээ хүлээж авч чадахгүй яг муужгаа шиг юм болж байгаа байхгүй. Эхэндээ ингэ хүлээж авч чадахгүй ингэж ийм юм юу юм бэ гэж ойлгохгүй байснаа. Ингээд дахин сонсонгууд таалагдаад байна гэдэг чинь ингээд юм онгоож гинэ гэсэн үг байхгүй. Чих онгоож, нүд онгоож гин. Нууд намайг хаад энэ одоо ямар аим бэ гэнгүүт би ядаж ингэж харагдчих. Миний дараас гарч иж байгаа одоо 2000 оны хүүхдүүд бүр амар орж ирэнгүүт намайг хаалцсан байнгут нөгөө нэг юм балаа юм байна. Гэтэ энэ чинь балаа юм биш. Энэ бол артист гэж харж болохын төлөө л өөрийгөө ингэж штэ. За ялаад чиний энэ одоо урлагийн төлөө сэтгэлээ чи хүлээд маа дэлгэр маркетинг хийсэн гоё часганы шүүсэг очиж. Дэлгэр маркетинг хийсэн. Маш гоё нөө улсын чицэргныг багхан зүгийн балтаа хөдөөд гэ тэ өчтөр оройноос нааш ингээ шүүж хийсийг маш хөдөлгөр олсон байгалийн цэвэр зүг рекламцсан уу? Надад болохоор яагаад энэ хувь сургаа болцсон ч гэдэг юм уу энэ яхаар ингээд нэг юм явандаа нэг одоо чи эрэгтэй хүн бидтэй. Тэгээ явандаа нэг тийм эмгтээлэг болчих тал руугаа ч юм шиг нэг жоо эмзэглэх төрөөд байна. Тийм. Тэгж би асууж байгаа байхгүй. Тэгээ чи ингээд яг ингээд одоо эрэгтэй хүмүүсийн хавтаа ингээд нөгөө эмэг зүвцэн хүмүүс байдаг л та. Гэхдээ өнөөдрийн чиний зүүсэн эмэг ингээд чулуун шигтгээтэй уунжсан яг л нэг эмгтээлэг юг харуулсан байна л та. Тэгээд хумсаа будсан тий. Ямар тайлбар ийм байдлыг ийдэж байгаа хгүй даа гэж ойлгож байна уу? Тэгээ яаж ч бас нэг үеийн одоо хүмүүсийн төлөөд одоо танаа аав ээж ах эгч гэдэг ийм төлөөллийнхэн бас ойлгохгүй хүмүүс нь бас ийм асуултыг бас тээж яваалах л та. Тэгэхээр бас дэгийг асуулт ч бас буруу биш. Гайхснаа асуу. харин тэр айгаад байна одоо тэгээд. Тэгээ одоо эгчүүд бол жил гинж зүйлдэг бол ингээ совдон юм шиг зүвчгээр юм уу ингээд одоо жил бидний үеийнхэнд ч юм уу буухгүй тийм байдлаа л та. Би болохоор өөрөө найз охинтой. Тэгээд говьт нь болохоор эднийг ингэж деталуудын анхаарч байгаа надад их баяртай байна. Яа гэвэл эдгээр гэж зүйлсэн юм. тийм тэгээд энэ тэр чигээрээ нэг юм артистийн хэв маяг ингээд нэг юм артист болж байгаа маяг. Гэхдээ өөр нэг тийм бэлгийн чиг хандлагч юм үйлчлэгээгүй. Яг зүгээр 2019 онд уран бүтээлч хүн гэж ямар амар нээлттэй байж болох вэ? Яаж ч болохоо тийм чөлөөтэй сэтгэдэг эрэгтэй хүн гэхээр л би хумсаа будаж болохгүй би юм байж болохгүй гэж боддог биш. Ядаж тэгж боддог биш. Цаашаага өшөө улам нээлттэй илүү бодож чаддаг байж ич биднээс шин юм төрнө шүү дээ. Тийм болохоор би ингэж улам эвдэж өгч ингэх тусам илүү шин юм гоё шин юм гарч ирдэг байхгүй. Яг нэг хөлсөл хийж хэлж байна л да. Урлаг төвсөл хийж байгаа байхгүй нэг талаасаа. Баярлалаа. Тэгэхээр айгу гоё байна. Мундаг байна. Тэгээд бас тэгс чинь айгу гоё. Ингээд яг уулзаад ингээ ярьсан чинь чи айгу тийм юу юм биш үү? Нэг тийм нээлттэй. Тэгээ айгу тийм төлөв. Тэ? Айгу юм зэгцтэй сэтгэдэг. Ном их уншиж байна уу? Ном одоо сүүл уншаа хэлцөө. Завгуулчих чаас. Үгүй сүүл завтай явахтаа ч уншдаг гэсэн юм шиг. Гүр их сургуульд байхасаа уншгаа болцсон ш тэгэл. Одоо өөр юм асал мэдээлэл авч энэ. Хөгжим сайн сонсож байна уу? Тийм хөгжим сонсоод телевизээр угаасаа үзэхгүй магад байдгүй юм шиг. Гэр бүлийн чи ямар мэрэгчлээ юу? Гэр бүлийнхэн бол аав ээж мэж байгаа. Би туслаа ганцаараа амьддаг. Тэгээд тэд нь бол яг зүгээр л яг л байдаг сэхэтэн сайхан хүмүүс. Над чигээ лөө. Тийм тийм шиг л. Намайг л хамгийн ойлгохгүй хүмүүс шүү дээ. Тийм л бол та би яг тэрний тод жишээ суугаад Тэгээ ойлгохгүй байгааг нь бол чи ойлгож байгаа байгаа үстэй тий. Тэгээ шүү дээ. Тэрэндээ жинхэнэ нөгөө түрүүний эмзэгэлдэг гэдэг үг ч байгаа ч шүү дээ. Надад таалагдж байна. Бас шинэ үеийн бас өөр байх хэвээр. Тэгээд одоо би ингээд нөгөө нэг клипийн анх түрүүн дээгүүр ихлээд үзчихээд үгүй бас шинэ дэсэндээ дуугийн сонсон гэсэн клипийг хараад яг юм хоёр халдсан залууч яах гээд байгаа ингээд бодчихлаа. Гэтэ яг нэг уран бүтээлч өөрийгөө нээж байгаа энэ тэгээ яг үннээрээ байгаа энэ хэм маяг бол надад таалагдчихээн шинэ үеийг ингэж л өөрчлөлт хувьсгал ах л да. Бас нэг чиний юун дээр ээжигээ би шэглээд даруулчихлаа гэж зүтлээ. Тэр гэж мэгээд тэрэн дээр бас нэлээд зоригтой дуурсан байсан шүү. Тэрийг ярих юм уу? Тэрийг юм. Тэрийг ярьж За байгаа тэрийг чинь бас хэвдэж шүү. ааха тэрийг би бас хийх юм уу гэхдээ. Ялцчихгүй. Газраас олсон тэмдэглэлийн дэвтэр гэдэг дуу байгаа. Нэр Мотын YouTube channel гэж байдаг. Тэрэн дээр болохоор
бас нэг хэдэн дуугаа миний дандаа содо дуунууд байгаа. Тэрэн дээр иргэдэг X-Ox гэдэг дуун дээр 168 гэдэг үгний утга нь тайлбарлсан байгаа. Гадаадаас олсон тэмдэглэлийн дэвтэр дээр болохоор айгуу тийм хурцаар хэлсэн юм аа. Уг нь бол нөгөө нэг дэлхийн түвшинд ингээд одоо 2019 онд тийм юм болохгүй байгаа. Монголд яг үнэндээ бол амар юм болж байгаа гэдгийг монголчууд ядч өөсдөө мэдмээр байгаа байхгүй. Тэгэл тэрийг хийсэн. За окей, ингээд өнөөдөр хүрэлцэн ирж бид нартай сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд цааш ч уран бүтээл амжилт хүсье. Бас шинэ залуу уран бүтээлч, сонсох уран бүтээлчтэй болж байгаа юм байна шүү бид нар. Гэн баярлаа 168. Баярлаа 168.